Арангаа аймаг нь энэ сарын 19-ноос 21-ний хүртэл эрдэм шашны урлагийн сурталчлах ийм цэнгүүн өдрөлгийг бол зохион байгуулсан. Ер нь бол бид эхлээд дэлхийн түүх, улс орныхоо түүхийг мэднэ гэхээсээ илүү нутаг орныхоо сум аймгийнхаа үүсэл гарал яаж бий болсныг мэдж байх нь чухал юм байна. Бид одоо амралтаараа зуны эвлэрэлд одоо хөдөө орон нутгийг төрлөх нутгаа бол одоо зорж очтгоо. Гэтэл одоо аймаг суманд түр саатаад үзэж харах юм бол одоо ховор байдгийг бид бол одоо сайн мэднэ. Олон ой тэмдэглэл дарга хэмжээг одоо зохион байгуулдаг ч гэсэн за морь уралдуулж бүх барилдуулаад одоо өнгөрдөг байх жишээтэй. Тиймээс бидэнд сэтгэл тоногших зүйл нутаг орныхоо үүх түүхийг судлах боломж олцоо. За нэг талаасаа бол хомс байна. За энэ байдлыг багц чулуу одоо өөрчлөх үүднээс улсын хурлын гишүүн одоо Баатар Үрдлэг санаачилж нутгийн удирдлагууд мөн Арангаа аймгийн хөгжлийн төлөө төрийн бүс байгууллагууд зэрэг хамтраад ийм оюунлаг арга хангаа гэдэг ийм нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Энэ арга хэмжээ нийт 3 өдөр үргэлжилсэн юм а. Тухайлбал та бүхэн Арангаа аймгийн уран бүтээлчид хамтарч гаргасан гэрэл зураг болон уран зураг үзэсгэлэн харж байна. Монгол орны нэг хэсгийг ботоогш нь хэрхэн буулгасныг мөн Арангаа аймгийн байгалийн сайхан Цэцэрлэг хотын төв үүх түүхээс нь энд дүрслэн харуулжээ. Одоо энэ Арангаа аймгийн төв буюу Цэцэрлэг хот нь их түүхтэй. Одоо бидний сайн мэдих Тунгалаг Тамираг кинонд гардаг Цэцэрлэг мандал уулын аймаг нь өнөөгийн энэ Арангаа аймаг юм а. Энд бараг 500 жилийн өмнө суурин газар бий болсон гэж үздэг. Манай улсад шарын шашин идэвхтэй дэлгэрч эхэлсэн тэр үеэс л эхлээд энд сүм дуган байгуулагдаж хүмүүс төвлөрөн суух болжээ. Үүнийг гэрчлэх булган уулын бото төрсийг та бүхэн харж байна. Мөн хэдэн жилийн өмнө Арангаа аймгийн төв ямар байсан? Одоо хэрхэн өөрчлөгдөж байгааг бид харьцуулж харж болохоор байлаа. Зан базар лусан зайгийн лусан бэрнлээ энэ төр үеэл одоо анх одоо бий болж тэднэр л суурийн тавьж ингээ эхлүүлээд өнөөдөр болтол ингээд хүн хар ингээд өндраад сууршаад энд бас хөгжөөд дэвшээ түүхэн чухал үйл явдлууд энэ хотод болоод өнгөрөөд ингээд явсан байдаг юм байна. За тэгээд ингээд 60 70 он руу ороод ирэхээр бол тэр хөгжил олон үйлдвэрүүд их олон. Тэр үед бол одоо их олон байшин барилга баригдаж үйлдвэр хошоонууд баригдаж ингэж байж исэн бас нэг тийм чухал үе байна. Тэгээ энэ үед амьдарч исэн хүмүүст бас нэг эргүүлээд ямар хөө цаг үед амьдарч исэн бэ гэдгийг сануулж нэг тийм сэргээх, дурсамжуудыг сэргээх юм зорилготой. Тэгээд яг одоо бол бас нэг шинэ өөрчлөлтийн шинэ бас одоо хөгжил рүү орсон байна л да. Тэгээ энэ бол дараагийн үеийн зураас нь бас бохаа. Улсын хурлын гишүүн Баатар Үрдлэгийн санаачлагаар оюунлаг Арангайхан гэсэн арга хэмжээний хүрээнд Арангаа аймгийн тухай байгаль, уул, ус, ёс, жаншил, ахуйн талаар гэр зургийн үзэсгэлэн гаргаж байгаа. Энэ гэр зургийн үзэсгэлэн маань нэлээд олон жилийн хөдөлмөр 6-7 жил явж авсан зургнууд маань ингээд өнөөдөр гэр зургийн үзэсгэлэн болоод дэлгэжээ. Арангаа аймаг маань их өвөрмөц сонин байгалийн тогтцтой ёс жаншлыг сонин жишээлбэл одоо энэ бяцлаг хүн харахад бол үнэхээр сайхан хүний сэтгэл хөдлөсөн Монгол ахуй харуулсан сайхан байна. Бас энэ сарлагын нүүдэл байна. Энэ Монгол ахуй энэ ахуй маань бас одоо Арангаа аймагт л байдаг. Арангаа аймгийн онцлог ердийн өсөг. За мэргэжлийн уран бүтээлчдээс гадна за энэ чиглэлээр сонирхдог одоо зурдаг ийм хүүхдүүдийн уран бүтээлээр үзэсгэлэн гаргасан байгааг та бүхэн харж байна. За энэ нутгаас ардын зураач Зүлтэн Бугай төрсэн байдаг. Мөн одоо богдын зураач энэ нутгийн хүн байсныг уран бүтээлчид ярьж байсан юм а. Энэхүү зураг нь болохоор би зонтой холбогдуулж зурсан. Хүүхдүүд болохоор жоохон бахта гинэн томоогүй их одоо бүх зүйлийг туршиж хийж үзэх тийм сонирхолтой байдаг. Тэгээд энэ хүүхүүд зонтог барьсан мөртлөө ус гатлах их дуртай. Хүүхдүүд ер нь юм цахилгагүй бага насыг туршиж зурсан зураг байгаа. Ерөнхийдөө бол энэ зургаараа Архангай одоо байгалыг ийм сайхан шүү ирж үзээрэй одоо
ийм сайхан нутагт төрсэн тийм хүншилгээ тийм бахархал зүйлээ. Хаачилбар бол ерөөсөө Арангаа аймагт бол яг хуучин социализмын үед гэж ярьдаг 60 70 80-аад оны яг тийм сонгодог хэлбэрээр яг реалист сонгодог хэлбэрээр одоо манай аймагт ингээд бүрэн хөгжөөд энэний одоо гэж бүтээдэг үйл хөдлөл одоо нэг үе ингээд гарч ирээд ингээд явж байгаа. Тэгэхээр энүүгээр авах чинь Бас сонин түүхийг энд өгүүлэхэд орчин үеийн боловсрол олгох анхны бага сургууль Арангаа аймгийн Их Тамир суманд байгуулагдаж байсан юм байна. Энэ сургууль Тэнхэм нэртэйгээр 2 хичээлийн байранд 20 гаруй хүүхэд хичээлж байсан. За тус сургууль 1918 оны 4-р сард яг одоогоос 100 жилийн өмнө байгуулагдаж байжээ. Энэ сургуулийн анхны сурагчдын нэг нь бидний сайн мэддэг ардын жүжигч Ичи Орлоо Дэмэд Маршал гэдэг олон хүний хэлж болно. Артасид гэдэг хүн тэр бол манай л нэг үе залгамжилсан ноёны хөвгөлтэй. Тэр ноён нь бол аав нь дарам 80-нд тул тэгээд их алсыг харсан Монгол орныг Монгол хүмүүсийг бичиг үсгтэй болгохыг л гол зорилгоон тавьсан байгаа шүү дээ. Ингээ хүүхэд нь явуулаад хүүхэд нэрээ сургууль байгуулсан. Энэний үр дүнд одоо тус сургуулиас сэргийн олон том дээд тушаалын дарга наргасан шиг. Ер нь яагаад ийм анхны сургуулийн тухай мөн одоо түүхтэй холбоотой зүйлийг ярьж эхлэвэ гэвэл яг энэ оюунлаг Арангаа гэсэн нэгдсэн арга хэмжээний хүрээнд Арангаа аймгаас төрөн гарсан цэрэг улс төрийн зүтгэлтнүүдийн тухай тэдний Монгол улсын түүхэнд оруулсан хувь нэмрийн талаар бас ийм эрдэм шинжилгээний хурал одоо болсон юм. За энэ нутгаас бол бүгд найрамдах Монгол ард улсын анхны маршал Дэмэд бол төрөн гарсан байдаг. Энэ хүний хөшөөг бол одоо Арангаа аймгийн төвд барьж байгуулсан байдаг юм байна. Одоо Дэмэд маршалтай холбоотой олон ийм сонин баримтууд бол одоо байдаг. Одоо та бүхэн энэ Дэмэд маршал Чов асан хоёрын хамт авахулсан зургийг харагч байна. Энэ хоёр хүн бол аль аль нь бол одоо маршал цолыг аваад удаагүй авахулсан зураг маань гэдэг ярьж ирсэн. За энэ зураг бол одоо сонин түүхийг өгүүлдэг юм байна. За бүгд найрамдах Монгол ард улсаас анх удаага маршал гэдэг цолыг Дэмэдэд өгөхөд тэрээр өөрөө хүсэлт гаргаад одоо хийсэн. Тэрээр одоо хэлэхдээ би энэ одоо маршал цолыг одоо авж байгаа бол Чов асан дарга бол одоо бас энэ цолыг авах ёстой гэдэг энэ хүсэлтийг одоо гаргасан. За тэр хүсэлтийн дагуу маршал цолыг Чов асан даргад одоо олгож байжээ. Өөрөөр хэлбэл Чов асан даргад маршал цолыг авч өгсөн хүн бол Дэмэд Баатар юм аа гэдгийг зэргийн түүхчид бол одоо баталж байсан. За үүнээс гадна Арангаа аймгаас төрөн гарсан улс төрийн нэгэн зүтгэлтнийг заавал дурдах ёстой гэдгийг хэлж байлаа. Тэр хүн бол Солин Данз юм. Монгол улсад анх удаага улс төрийн намыг байгуулсан хүн гэж үздэг. Бид ардын хувьсгалыг анхдагч 7-гийн 1 гэдгийг сайн мэддэгч тухайн үед хөрөнгөтний нийгмийг дэмжигч хэмээн хэлмэгдсэн байдаг. Тийм учраас энэ хүний талаар тодорхой судалгаа, бодит мэдээллүүд бидний гар дээр бол одоо ховор байна. Түүний цээж баримл хөшөө одоо Арангаа аймгийн Хотон суманд байдаг. Энэ мэд Арангаа аймгаас төрөн гарсан хүмүүсийн тухай мөн зөвхөн Арангаа аймаг гэхгүйгээр улс орны түүхтэй холбоотой олон сонин мэдээллийг эндээс сонсож судалж болохоор байсан юм аа. За ингээд 21-с 45 онд төрсэн төр зэргийн зүтгэлтүүдийг дурдаад байх юм бол их олон хүн байдаг. За Солин Данзангуугаас ахуулаад одоо Дэмэд Жанжин, за Дэмэд Жанжины 1-р урлагч Дашчирв, за мөн Үлзий Бат комиссар, за тэгээ 10-ны сүрэн гих мэтийн зүтгэлтнүүд олон төрсэн байдаг. За ингээд энэ зүтгэлтнүүд төрхийн хажуугаар бол бас одоо Арангаа нутгаас бол улс төрийн хэрэгээр бол хэлмэгдсэн хүмүүс дайнд эмэрэгдсэн улсуудын тоо бол бас харьцангуй. Цэцэрлэг хотын түүхийг бол би 2-3 ангилчд хэсэгт хуваачмаар юм байл. Тэгэхээр анх одоо тэр зайгийн энтер хүмүүсийн одоо бий болгож ирсэн нэг хэсэг түүх. Тэр бол одоо шашны төв, сүм хийдүүдийн төв одоо хийд шүтээний голдуу. Тэгээ лам харан гэж голдуу байсан суурин газар байна штэ нэг хэсэгтэй. За тэгээд дараа нэг ардын хувьсгал гарсны дараа болохоор Цэцэрлэг мандал уулын аймаг гэж байгуулагдаад энэ аймгийн төв гэж нэг хэсэг. За энэний тухай бол Тунгалаг Тамир зохиол дээр бол их олон гардаг. За ийм хүрээг айл байсгаар гардаг. За ер нь айлч суманд одоо очиод үзэхэд өөрийн гэсэн түүх, ёс заншил бол одоо байдаг. Мөн одоо тухайн нутагт төрсэн хүн нутгаараа бахархах ийм зүйлүүд бол одоо их байгаа. Гэтэл тэр болгоныг мэдэж авах боломж болцоо энэ залуу ихэнд одоо ховор байна. Энэ тухайн мэдээллийг зэгцтэйгээр нийгэмд хүрэх зохион байгуулалтч одоо таллаасаа одоо өгүүлэгдэж байна. За ийм байдлыг л одоо олж харсан учраас энэ оюунлаг Арангаа гэдэг өдөрлөгийг санаачлан зохион байгуулж байгаа тухай одоо анх санаачилсан хүмүүс бол одоо ярьж байсан. За Арангаа аймагт 3 өдөр саатахад эрдэм шинжилгээний урал, уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна Монголын сонгодог урлаг, цэргийн одоо үзүүлбэрийг харж болохоор байлаа.
За мөн бидний уламжлалт наадгавлах шагаан харвааны тойром их тамирын хөндөд зохион байгуулагдсан. Энэ орчин үед шагаан харваа энэ төрлийн спорт бол хийхэн дэлгэрэх болсон юм байна. Би шагаан спорт хичээлээ 4 жил болж байна. 4 жилийн хугацаанд одоо шагаан спорт бол хүмүүс суулгах сургадаг, төсвөр төвчээр суулгадаг, хүмүүсийг төлөвшгöd тийм хүрээдэг спорт тоо. Би залуучууд их сонирхож байгаа. Тэгээд улсын аваргаар 96 баг ор тоглосон. Тэгээд жил ирэх тусам багуудын тоо ихсэж байгаа. Энэ шагаан харваан наадгаан за жуулчдыг татах. За хүн олон одоо олноороо цуглах ийм нэг үзүүлбэр болон хөгжиж байгааг та бүхэн харж байна. Энд болж байгаа энэ шагаан тойромтлохэд одоо олон баг ирж одоо шагаан харавж байна. Энэ бол Монголын уламжлалт наадгаа юм аа. Эрт дээр үеэсээ энэ шагаан тойром гэдэг бол сүм дугуйг дагаад дэх бий болж байсан. Харин 1960 одоо 60 70-аад оны үед бол нэг хэсэг одоо тасалдсан байсан. Харин одоо эргээд сэргээд гэхдээ бүр уламжлалт энэ арга ухаанаараа ингээд сэргээд залуучууд их сонирхоод явж байгаа нь бол бас авааштай гэж одоо хэлж болохоор байлаа. Арангачин одоо ерөнхийдөө тайхны тойром маань бол одоо хамгийн том тойром. Тэгээд орхны тойром одоо энэ үлзитийн тойром, үлзитэд орхны тойром гэж болдог. Одоо энэ жил бас сэргээд ерөнхийдөө тойром харваа байх тусмаа аймгийн маань шагаачд болон одоо нутаг усанд олон цуутаа мэрэгжүүл ирж наадгаараа өргөн дэлгэр болдог. Тойрмын харваа бол их сайхан байдаг. Зуны дэлгэр сайхан цагт шагаа тоглох одоо амар зугаалж байгаа аюулгүйгээр явж байгаа харваачд маань их өргөнөөр оролцдог тийм сайхан уламжлалтай тоглоом. Шагаан спорт онцлог яваад хүн хартайгаа найз олон найзтай болон биеийн хөдөлгөөн ёо эрүүл мэндийн ашигтай юм чинь. Арих дараа суухгүй. Их нэг журамтай шүү дээ. Одоо бид бол одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай маш олон жил ярьж байна. Бидэнд бол байгалийн сайхан үзэсгэлэнт газар бол их бий. Гэхдээ түүнтэйг нь холбоод түүнийгээ сурталчлаад явуулах юм үзүүлбэрүүд бол одоо ховор байна л да. Жуулчид бол өнөөдөр нэг суурин газарт ч юм уу эсвэл одоо нэг аймаг суманд бол нэг хоног ч юм уу 2 хоноод л одоо буцдаг. Зүгээр өөрөө одоо байгалийн сайхныг үзээд л үзэх гэснээр хараад л буцдаг. Харин тэр жуулчдыг саатуулаад сонирхлын татах юм үзүүлбэрүүд бол одоо бага байгаа учраас жуулчид бол бага ирж байна. Манай бас одоо багаар гадны улс оронд бол энэ хэрээр одоо бага сурчлагддаг. Мөн эдийн засгийн талаасаа ч гэсэн манай улсад бол алдагдaltaй байгаа. Тийм учраас л одоо энэ арга хэмжээг зохион байгуулж байгааг бол ярьж байсан. Өнөөдөр зөвхөн соёл урлаг эсвэл одоо тоглоом наадгаа хийсээ илүү батлан хамгаалах юм. Зэр зэвсгийг одоо сурталчлах юм өдөрлөгийг ч зохион байгуулсан. За Арангаан аймгийн төв талбайд бол одоо цэргийн үзүүлбэр болж байна. Манай улсын цэргийн ур чадвар энэ хэрэг хэмжээнд байдгийг ер нь одоо хэрхэн хөгжиж байгааг бол харуулж байгаа юм үзүүлбэр болсон. За энд бол бас маш олон хүмүүс үзэж байна. Энэ нь бол зөвхөн одоо жуулчдыг одоо татах үзүүлбэр гэхээсээ илүү за Монгол хүнийг хүмүүжлийг за өөрсдөө бахархах бас нэг тийм үзүүлэл нөгөө талаасаа бол одоо нөгөө талаасаа зэвсгэл хүчний батлан хамгаалах юмны одоо ийм сүр чавха тэднийг одоо сурталчилж байгаа нийгэмд сайнаар таниулж байгаа нэг ийм үзүүлбэр юм аа. За үүнээс гадна иргэдийн хамгийн их сонирхлыг татсан нэг зүйл бол учиртай 3 толгой дөөрийг улсын дөрвижгийн Эрдмийн театрын хамт олон өргөн бүрэлдэхүүнээр өөрөөр хэлбэл бүхэл одоо бүтэн багаараа ирж Арангаан аймагт анх удаа Арангаан аймагт ирж тоглолоо. За энэ Арангаан аймаг бол үүсч байгуулагдаад 95 жил болж байгаа. Энэ хугацаанд анх удаага улсын дөрвижгийн Эрдмийн театрын хамт олон өргөн бүрэлдэхүүнээр ирж Монголын сонгодог бүтээлийг олныг хүртэл болгож байгаа юм байна. Түрүүнд төрлөх нутаг аймгийнхаа одоо энэ том ойг тэмдэглэж байгаа баяр цангил наадамд нь аймгийнхаа бүх одоо ард иргэдэд үүнийг сайхан зохион байгуулж байгаа хөдөлгөөд нь баярал талархснаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн яриа. Ард түмний хамгийн хайртай учиртай 3 толгой гэдэг энэ одоо томоохон дуурайан өрөн бүрэлдэхүүнээр нь одоо Арангаан шуудаа төлөвлөж байгаад өөрийн зүгээс ч их баярлж байна. Хамт олонныхон зүгээс баярлж байна. Ер нь сонгодог урлаг одоо бүхэл дээр нь ингээд дуурийг бид орон нутагт бол их
одоо бас ийм боломж цөөхөн байдаг бүтнээр нь үзвэл. За энэ удаад одоо бас ийм боломжийг хангаж өгсөн Баатар бэлэг гишүүн, боловсрол соёл спорт яам, за яамны дэд сайд, ер нь яамны бүх удирдлагуудад Дуур бүжгийн эрдмийн театрын уран сайхны зөвлөл удирдлагын зүгээс талархснаа илэрхийлж сонгодог урлагийг ингэж одоо орон нутагт хөргөж сурталчилж өгөх ийм боломжийг гаргаж байгаад талархаж байгаа илэрхийлье. Ер нь дөөрэ гэдэг нь сонгодог урлаг. Тиймээс бүх хүмүүст хүрэх албагүй. Нийгмийн тодорхой хэсэгт л хүрч байх нь чухлаа гэж үзэх хүмүүс байдаг. Гэтэл Арангаа аймгийн иргэд дөөр сонгодог урлагийн тоглолтыг маш их шимтээ үзэж байгааг та харж байна. 1960-аас 1970-аад оны үед хөдөө орон нутагт урлагийн бригад гэж явдаг байсан. Тэдний зарим тухайн үедээ бол улс төрийн ухуулаг хийх юм зорилготой байсан ч гэсэн ард түмэнд урлаг соёлыг түгээж тэдэнд бол урам дэм өгдөг байжээ. Одоо ийм үзүүлбэр тоглолт за мэрэгжлийн уран бүтээлчдийн дуу хоолой бол хөдөө орон нутагт ихээхэн өвөглөгдөж байна. Тэднийг манай нутагт ирээд тоглоосоо гэсэн ийм хүлээлт их байгаа нь бол энэ тоглолтоос харагдаж байсан юм аа. Оюунлаг архангайхан нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон соёл урлагийн олон арга хэмжээний зохион байгуулагдаж байгаа. Цэргийн дуучин эрдмийн чуулга төв талбай дээр бүтэн өдөржингөө өөрсдийнхөө уран бүтээлээр бас бэлэг өгч байна. Олон сайхан сонгодог урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэнгүүд гарч байна. Эрдэм шинжилгээний баг хурал болсон гэл ингээд бодохоор 3 өдрийн туршид бол арангаачууд бол оюуны хөрөнгөөр одоо оролтыг хийж байна. Оюунаа цэнгэлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Архангай аймгийн хөгжим драмын театрын бас нэгэн төсөл бол хэрэгжүүлнэ. Энэ бол манай бас соёл урлаг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр энэхүү уран бүтээлийн нэр бол Заяа бандит. Одоо хөгжимлөг мөн одоо дуулалт жүжигээр бол тавьж энэ оны сүүлээр бол бас уран бүтээл нь бэлэн болно гэдгийг нас сая шалгаад явлаа. За ер нь эцэст нь хэлэхэд бид хөгжлийн тухай маш их ярьдаг. Гэтэл хөгжил гэдэг зүйл өөрөө хүрээд ирдэггүй. Хүмүүс бий болгодог. Гэхдээ боловсралтай, эрт мэдлэгтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс хөгжлийг бий болгодог юм аа. Тиймээс энэ 3 өдрийн арга хэмжээг оюунлаг архангай гэж нэрлэж байгаа нь ийм учиртай юм аа гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан. За 19-ноос 21-ний өдрийн хооронд энэ 3 өдрийн хугацаанд Арангаа аймгийн төвөөр одоо явж өнгөрсөн дотоод гадаадын жуулчдын хувьд бас үзэж харах юмтай ингэж гэртээ харьсан байхаа гэж бодож байна. Энэ мөр бол одоо бас Арангааг зорж ирсэн маш олон хүмүүс байсан. Жуулчд бол одоо байсныг бас төрдөх хэрэгтэй байхаа.